За дараагийн хичээлээ үзцгээе. Determiners. За энэ нурмыг үзснээрээ хэдүүлээ агсан дунд төвшин рүүгээ орохдоо нэлээд гой тогтчихно гэсэн. За these, that, those. За бүгдээр мэдчихэж байгаа тий. Энэ эдгээр, тэр, тэдгээр гэсэн үгнүүд байна. За дараагийнх нь all, most, some, few. За эдгээр үгсийг өгүүлбэрт ямар хэлбэрээр ашигладгийг хэдүүлээ харцгаая. Эхний жишээ all the students passed the exam. За бүх оюутнууд шалгалтаа амжилттай давсан юм. За тэгвэл энийг гурван янзаар хэлж болох юм тий. All the students passed the exam. All of the students passed the exam. All of the teachers were happy гэдэг ч юм уу. All students passed the exam. Зүгээр л all гэдэг араас нь хин гэдгийг хэлж болно. All teachers were happy. Okay. За энэ оюутнуудын хинэн ч шалгалтаа тааваагүй гэвэл none of the students passed the exam гэж хэлнэ. How many of them passed the exam гэж асуувал none гэвэл аль нь ч тааваагүй гэсэн үг болчихно те. За most гэдэг нь ихэвчлэн ихэнх гэсэн. За most of the students passed the exam. Most of the boys passed the exam гэдэг ч юм уу. За эсвэл зүгээр л most students, most teachers, most mothers, most children гэж хэлж болох нь те. За some гэдэг муу адилхан most-тай адилхан some of the students. За энийг ингээд өгүүлбэрийн бүтцээр нь харуул students гэдэг нь одоо бүх оюутнуудыг хэлж байна те. Эдгээрийн ихэнх нь эдгээрийн зарим нь гэсэн some of the тийм аз some of the students passed the exam эсвэл зүгээр л энгийн хэлбэрээр some students passed the exam, some students couldn't гэдэг ч юм уу. За few of the оюутнуудын цөөхөн нь few of the students passed the exam. One of the students passed the exam. Оюутнуудын нэг нь шалгалтаа давсан. A few students passed the exam. One student passed the exam адилхан те. Every student passed the exam гэж хэлж болно. За both, either, or, neither, nor. За энэ дөрвүүдийг харъя. За both and гэж авдаг те. За both girls are French. Юу гэсэн үг вэ гэхээр энэ хоёр охин хоёлаа Франц хүн юм байна те. Either girl is French гэхээр энэ хоёрын аль нэг нь Франц гэсэн. Neither girl is French гэвэл аль нь ч Франц биш гэсэн утгатай өгүүлбэр болж байна. За арай өөрөөр both of the түрүү most of the some of the гэдэгтэй адилхан both of the girls are French. Энэ хоёр охин хоёлаа Франц. Either of the girl is French. Энэ хоёрын аль нэг нь Франц. Neither of the girl is French. Энэ хоёрын аль нь ч Франц биш. За тэгвэл both Anna and Julia both тэр болон бас тэр гэж ярьж болох нь тий. Both Anna and Julia are French. Both Korean and Japanese is easy. Both English and German is hard гэдэг ч юм уу. За either Anna or Julia is French. Нэг бол Anna эсвэл Julia бол Франц буюу тэр хоёрын нэг нь Франц ижлэгэн өгүүлбэр явагдаж байна те. Either Anna or Julia eat either apple or orange гэж болох нь те. Нэг бол тэрийн аль нэг нь гэсэн. За neither Anna nor Julia is French. Anna ч биш, Julia ч биш, аль нь ч Франц хүн биш гэж. Both and, either or, neither nor. За дахиад өөр жишээн дээр харцгаая. I'll eat both pizza and pasta. Би пицца, паста хоёрыг хоёуланг нэлнэ. Both pizza and pasta. За I'll eat either pizza or pasta. Би нэг бол паста, нэг бол пицца идэнэ. I'll eat neither pizza nor pasta. Би пицца ч идэггүй, паста ч идэггүй. I watched both of the films. I watched either of his films. I watched neither of his films. За ингэж хэлж болно.
Би түүний 2 киног хоёуланг нь үзсэн. Би тэр 2 киноных нь нэг нь үзсэн. Би аль алийг нь үзээгүй. I watched all of his films. Би түүний кинонуудын бүгдийг нь үзсэн. I watched none of his films. За би тэр кинонуудын алийг нь үзээгүй. За I ate all the chocolate. She told me all the stories. За бүх гэсэн утгатай аль нь ч биш гэхээр нон болчдөг тий. I read book all day. All of my friends came to our party, but none of them brought their invitation. Тэдний хинэн ч урилга авчираагүй. None of those boys are my boyfriend. Тэр одоо хүүгүүдийн аль нь ч миний boyfriend биш ээ. I want to eat all of them. I want to eat none of them. Би нэг бол бүгдийг нийтмээр нь I want to eat none of them гэдэг нь би итгээрээ аль нь ч итмээргүй байна. За I ate everything. Би бүгдийг нийцсэн. Бүх зүйлийг хийсэн. She told me everything about the story. Тэр бүх зүйлийг ярьсан. Everyone is gone. Every гэдэг нь бүрчлэн, нэг бүрчлэндээ everything гэхээр бүх зүйлийг, everyone гэхээр бүх хүн, everywhere гэхээр хаасайгүй гэсэн утгатай болчихж байгаа шүү дээ. Everyone is gone. Хүн болго бүх хүн явчихлаа. I read book every day. Every day гэдэг нь өдөр бүр. Everyone comes to my party, but none of them brought their invitation. Everyone хүн болго миний партинд ирсэн. Тэгтээ тэдний хинэн ч урилга авчираагүй. Every boys are my friend. Бүх хүүгүүд миний найзууд. Good people are сайн хүмүүс everywhere. Хаасайгүй тий. За each гэдэг нь everything ээжлэхэ. Гэхдээ тус бүрчлэн гэсэн утгатай. I'll tell each of the students. Би бүх оюутнуудад хэлнэ. Гэхдээ бүр ингэж each болгонд нь тусдаа хэлнэ гэсэн. I'll tell everyone in the class гэх юм бол би бүгдэнд нь хэлнэ. Яг самбар дээр гарч чаад бүгдэнд нь хэлнэ шүү дээ. Each хэрэг одоо бүр тус бүрчлэн гэсэн утгатай. Each of the students have to report me directly. Бүх оюутнууд надад репорт өгөх ёстой. Одоо I prepared gift for each of the students. За би оюутнуудад тусгаалan хүн бүрт бэлэг бэлдсэн. I read each of their letters. Би тэдний бүгднгийнх нь захааг нь уншдаг. Бас нэг жижигхэн ялгаа байгаа биз. За ингээд гэрийн даалгаварт both, either, neither гэдгийг ашиглаад хоёр өгүүлбэр, all, none-ыг ашиглаад хоёр өгүүлбэр зохиогоод тэгээ бүгдийг нь давтаарай. За good job guys. See you.